Сайн байцгаана уу? Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Програмчдын суурь хичээлийн дараачийн өдөр эхэлж байна. За тэгэхээр өмнөх хичээлүүд дээр бид нэр нөхцөл шалгалт сурсан. Тэгэхээр тэр одоо ижтэй ашиглаад хэдүүлээ тэгш тоонуудын нийлбэр гэдэг нэртэй энэ бодлогыг бодох нь байна. За тэгэхээр 3 тоо өгөгдөн. Тэгээд тэр тоонуудын тэгш тоонуудын нийлбэрийг нь олох нь байна. За тэгээд хэдүүлэнд баталгаатай байгаа зүйл нь ядаж нэг тэгш тоо байгаа гэдэг нь баталгаатай байна. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь input буюу одоо өгөгдөх зүйл нь 3 int төрлийн 3 тоо зайгаар тусгаарлагддаг өгөгдөн. Тэгээд тэрний тэгш тоонуудын нийлбэрийг олох нь байна. За жишээ нь хэдүүлэнд нь 10 3 5 гэдэг тоо байхад 10 бол тэгш тоо, 3 5 бол сонгой тоо тий. Тэгэхээр тэгш тооны нийлбэр нь 10 байна гэсэн үг. За хэрвээ хэдүүлэнд нь 10 3 5 6 байлаа гэж бодоход 10 бол тэгш тоо. Тийм учраас за сам гэд нэрчээ тий. Сам дээр 10 байна. За тэгэнгүүт 3 бол тэгш тоо биш, 5 бол тэгш тоо биш, 6 бол тэгш тоо. Тийм учраас 10 дээр 6 нэмэгдээд 16 гэдэг тоо болж гарах нэ. За ерөнхийдөө бол ийм бодлого байгаа. За тэгэхээр энэ бодлогыг яаж бодох юм бэ гэж хэдүүлээ нэг if statement ашиглаж бодох шүү дээ. За ер нь хэдүүлэн 3 тоо өгөх юм чинь тэр 3 тоог тэгш үгүй юу гэдгийг шалгаад тэгш бол сам гэдэг зүйл дээр. За самыг хэдүүлээ зарлаад сам бол тгээс эхэлж эхлэх хэвээр. Яг л сам бол зүгээр өөрөөсөө одоо зүгээр ийм анхны утга өгөхгүйгээр ихсэх ерөнхийдөө боломж байхгүй гэдээ ойлгочих болно. Яг л анхны утга өгөхгүй бол компьютер цаанаас өөрөө утгаа өгнө. Тийм учраас бид нэр тэр утгыг бол авахгүй шүү дээ. Тэг гэдэг утгаас эхэлжүүл хэдүүлээ тэн дээр нэмээд явчихвал энэ нь биднэрт илүү амраа. За тэнгууд хэдүүлээ 3 тоо өгдөг юм чи A B C гэж 3 тоогоо тэнгууд хамгийн гол нөхцөл нь одоо хэрвээ A нь тэгш тоо бол гэдэг тийм нөхцөл биш те. Тэгш бол хэдүүлээ яах юм бэ? Хэрвээ тэгш бол хэдүүлээ сам дээр A-г нэмнэ шүү дээ те. Сам тэнцүү сам дээр нэмэх нь A. Сам дээр A-г. За яг ижлэгэн зүйлийг хэдүүлээ давтаад B дээр хийчих нь байна. Яг ижлэгэн зүйлийг давтаад C дээр хийчих нь байна. За тэгээд хэдүүлээ C out сам гэхэд хэдүүлэн ерөнхийдөө бодолт болчих нэ. За энийг хэдүүлээ коучч үзье мөн яаж энэ тэгш тоо гэдгийг олд юм бэ гэдэг. За энэ дээр ярьчих дөө. Яаж тэгш тоо гэдгийг олох юм бэ гэвэл ямар нэгэн тоо жишээ нь 10-ыг бид нар яаж тэгш тоо гэдгийг мэдээд байна гэхээр 10 бол 2 туваахад ямар нэг үлдэгдэл гарахгүй байгаа тийм. 10 боллоо доор нь тэг. Ямар нэг үлдэгдэл гарахгүй байна. За тэгэхээр хэдүүлээ 5 гэдэг тоог авъя. За 5 гэдэг тоог авахд 2-ыг өгсөд 4. За тэгээ 1 гэдэг үлдэгдэлтэй гарч ийн тэ. Тэгэхээр энэ бид нар юунаас ашиглах нэ? Тэгэхээр бид нар нөгөө modulo гэдэг тэр юугаа ашиглах нь шүү дээ. Үйлдэлээ ашиглах нь байна хэдүүлээ. За хэдүүлээ коучж үзцгээе. За коучж үзэхэд хэдүүлэнд нь бол 3 юу хэрэгтэй те A B C гэдэг 3 хувьсгч хэрэгтэй. Яа тэгвэл 3 тоо авч байгаа учраас. За тэгээд яг ярьсанчсан хэдүүлэнд нь int төрөлтэй сам бол хэрэгтэй те. Сам нийлбэрийг нь олохын тулд. За тэгэхээр хэдүүлээ А-г 2 туваахад ямар нэгэн үлдэгдэл гарахгүй бол тийм ээ. Тэгэхээр энэ бол тэгш тоо бол гэсэн үг шүү дээ. Тэгш тоо бол хэдүүлээ А-га сам дээр нэмчихнэ. За дахиад Б 2 туваахад ямар нэгэн үлдэгдэл гарахгүй бол хэдүүлээ Б-г нэмчихнэ тийм ээ. За дахиад С-ийн 2 туваахад ямар нэгэн үлдэгдэл гарахгүй бол хэдүүлээ С-г нэмчин. За энэ үйлдэлийг хэрвээ ойлгохгүй бол энэ бол энтэй яг ижлэгэн гэдээ ойлгочих болох нь. Сам дээр нэмэх нийт бол яг ижлэгэн гэж ойлгочих. За тэгээд дараа нь хэдүүлээ C out sum гэж хийгээч тэ. За хэдүүлээ 15 3 гэдэг юу гүгүүд үзье. За тэгэхээр 10 бол хэвлэгдэж байна тэ. За тэгээд хэдүүлээ энийг юун дээрээ споч дээрээ тавиад үзцгээе. За энд байна тэ. За би орхоо мартсан байна. За орчий. За юу орлоо. За C++-аас сонгох хэрэгтэй шүү дээ. За сонгоод за бодолтой илгээх. За хэдүүлээ харцгаая. За хэдүүлгийнх нь бол шууд accept тусчлаа тий. За ерөнхийдөө бол энэ бодлого бол ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Хэрвээ асуулт байгаа бол доор комент хэсэгт бичээрэй. Мөн бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж манай чаналыг дэмжээрэй.